За бизнесийн подкастын сонсогчдод бас үзэгчдод энэ өдрийн мэндийг хүргэе. Манай подкастын ээлж дугаар эхэлж байна. За ингээд өнөөдрийн зочноо танилцуулъя. Хөрмөсч очин байгаа стандарт тунал компани үүсгэн байгуулагч, за бас гэрэл цох гэдэг компани үүсгэн байгуулж Эрдэнэ толгойсон байна. Өнөөдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр ер нь бас тийм нэг шинэлэг салбарын талаар ярина тэ. Хувцас хэвлэлт гэхэд би ч гэсэн ерөөхдөө бол яг хөө ингээд подкаст бэлдээд явж байхдаа бас анхудаа л танилцж байна энэ талын ойлголтуудтай тий. Тэгээ одоо ST дизайн гэдэг брэнд нэрээр нь бол зарим манай сонсогчд мэдэх бах тий. Тэгэхээр хоёулаа эхлээд би юу авсан мөрөхэд эхлээд ер нь хувцас хэвлэл гэж энэ ямар бизнесийн хувьд ер нь ямар салбарын тий. Тэгээд дэлхийд болон одоо манайд ер нь бас яаж хөгжиж байгаа гэдэг жаах юм ойлголт түүхэн контекстыг хоёул өгсөн дээрх тийм үү. За хувцсны хэвлэл дав үлдснээс хойш бол хэмээ явж байсан байна. Яг хувцсан дээр зориулж хэвлэл хийсэн гэх юм бол ер нь хятадаас үүсэлтэй гэж ярьдаг, бар хэвлэлээс үүсэлтэй гэж ярьдаг. Тэр чинь манай нэг 3 гэж юм уу. Тэгээд бүр яг ингээд дизайн талаараа хөгжсөн бол 1950 оноос хойш бүр сүүлд хөгжсөн юм шүү дээ. Америкт одоо нэг ерөнхийлөгчийн сонгуулиар do it with the way гэдэг нэг ерөнхийлөгч өөрийнхөө өрөө үгийг хийж яах эхэлсэн байд. Тэгээд тэрнээс хойш дахиж сайн хөгжөөгөө нэг л удаа сонгуул дээр явчихад. Тэгээд 60 оноос хойш яг ингээд загвар болж хөгжөөд кино, телевизээр анх гарч эхлээд гэдэг юм уу. Тэгж эхлэж хөгжиж байсан. Монголд бол бас хөгжсөн байж байгаа 90 оноос жоохон нэлээд сайн хөгжсөн байж хаад 2000 оноос хойш эрчимтэй хөгжиж эхэлсэн. Тэгээд 2010 он хүртэл манайхыг үүсгэн байгуулад ингээд 15 өнгөрөө явж явах хүртэл яг хувцсны хэвлэл гэхээр нэг юм үйлдвэрлэлд очиж үйлчлүүлдэг ч юм уу нэг юм эсвэл нэг юм подоол ч юм уу нэг юм яг тусдаа нэг салбар биш өргөцсөн байгаа зү. Тэгээд яг энийг үйлчлэгээ болгож хөгжүүлсэн тэгээ олон улсын жижигээр хөгжүүлсэн бол гэрэл цох гэдэг иймэрхүү үстэй ажилладаг. Одоо миний ойлголтоор бол ингээд яг хувцсан дээр хэвлэнэ гэхээр бид нар чинь бол за ингээд уршин ингээд захиалгаагүй тэнд нэг тодорхой юм хэвлүүлээл ерөөхдөө нөө компаниуд, байгууллагууд одоо тодорхой брэнд ингээд таниулах үднэс ашигладаг гэдэг. Би бол анх шатны тийм л ойлголттой байсан тий. Тэгэхээр яг зүгээр бизнесийн хувьд ер нь яг хөгжүүлнэ гэдэг нь яг одоо энэ хувцас хэвлэлтийг тэг ямар учиртай. Тэгээд гэрэл цох бас яаж анх үүссэн гэдэг тэр түүхээс бас яах ярил. Яг хүмүүс харахад зур хувцсан дээр хэвлэл гэж харж байгаа. Хэвлэх технологиор энэ чинь нэг 6-7 өөр төрөл байгаа байхгүй юу? Тэр чинь ямар материал дээр ямар хэвлэлийн төрлөн тохирох үгдэж таалаад удаан насжилтан тодорхой болно. Тэгээ гоё харагдах, гоё мэдрэмж гэдэг нь тодорхой болно. Тэнгүүд одоо юу гэдэг чинь колондор сүйчүүл гачлагтай адилхан буруу материал дээр буруу хэвлэлээр их юм бол хурдан угаалт авахгүй, хурдан хууларна гэж явж байгаа. Гэрэл цох үүссэн түүх болохоор 15 онд манайх компани үүсгэн байгуулж явж байгаад яг энэ олон улсын яг энэ бизнесийн чиглэл нь яаж явдаг ингэ судлаад ингээд хөгжсөн барууны орнууд Америк энтрүүдээр олон хүний хөл олгдог газар гэж юм яг үйлчлэгээ болгоод хөгжсөн байдаг. Тусдаа t-shirt print ингээд хөгжсөн байдаг. Тэнгүү тэрнээс өмнө манай Монголд юу гэдэгсэн гэхээр хэвлэлийн компаниудыг бараадсан нэг юм жижигхэн юм байгаад идэгсэн. Тэгэхээр манайх зөвхөн хувцс хэвлэл гэдгээр нь бизнес болгож салгаж гаргачих хөгжижээс. Тэгээд ийм артын салбаруудаар одоо одоогийн байдлаар бол их дэлгүүр, хүмүүн мол, одоо ийм аренад манайх ингээд нийтдээ 6 салбартай. Тэнгүүд эн чинь яг нэг үйлчлэгээ болгож хөгжүүлсэн анхны салбар. Юу н одоо ч гэсэндээ баргалж зөвхөн хувцс хэвлэлээр дагнаад үйлчлэгээ гэдгээр хөгжсөн өөр газар одоо байхгүй. Тэгэхээр гэрэл цох тэгээд ST дизайн гэдэг хоёр компани аваад байгаа шиг байна тий. ST дизайн нэг юу хийдэг гэсэн үг лээ. ST дизайн голцоо нэг B2B руугаа чиглэж байгаа. Зөв. Гэрэл цох нь болохоор үйлчлэгийн газруудтай учраас нэг энэ B2C руугаа голцоо 10 жилийн хүүхдүүд эсвэл 50-аас доош хүнтэй компани үйлчлүүлэхэд илүү тохиромжтой. Хурдан тэр өдөртөөч гардаг гэдэг юм уу. Тиймэрхүү. Зөв. Тэгэхээр өөрөө бол инженер мэргэжилтэй. Тэгээ ер нь яаж яваад энэ салбар руу орчих вэ? Монголоор одоо автоматжуулалт, механикжуулалт инженер, ер нь уулуурхай тоног төхөөрөмж инженераас. Тэгээд яаж иш орсон гэхээр жоохон бахт нэг хүмүүс ганцгийн 8-д явдаг гэсэн шүү дээ. Аавч багшаа 8-д явал. Тэгэхээр нэг бүрслэт Грэмбо гэнтертэй индүүд ч наадаг нэг юм кальцин цаастай юм шиг. Монголоор зөндөөс. Аавс дэрэг авчижээс. Тэгээд дэрэг индүүдэд гой санагдаад. За дараа нь 10 жил тэмцээнд нэр номер өчг гээд тэгэхэд нэг цоолтур хийгээд будгаар цоолтур хийж чаад. Тэгээ ер нь яаж идэм бэ энэ одоо 9 тооны голыг яаж тавьж байгаад хийх бол гоё хийх юм гэж тухайд бодож ирсэн.
За тэрнээс хойш дараа нь 7 онд тэгээ 10 онд дахиад ингээл ажлын хажуугаар ингээд сонирхоо явжсэн чинь Монголд 10,000 ширхэг нэг өнгийн нэг арьс майрын арьс майр зөрөхгүйгээр өнгө зөрөхгүйгээр тэгээд хэвлэл нь яг нэг стандарт 10,000 ширхэг футболк нийлүүлдэг газар ерөөсөй байхгүйсэн. Тэнгүүд хүчтэй улс байгаа, компани байна, хүн байна. Яг энэ ингээд гоё системээр ороод ирчих юм бол энэ баргалж насан туршийн бизнес шахуу айгу удаан үргэлжлэх юм байна штэ гэж бодоод бас энэ чи хэрэглээ юу юм байна гэж бодоод. Тэгээд ийш орж ирсэн. Тэгэхээр юу гэдгийг яг бид нар бол энгийн хэрэглэгчд бол яг хувцас хэвлэхээр нэг чанартайг нь яаж ялах гэдэг дээр айгүй нэг мэдээлэл хомс байгаад идэг шүү дээ. Тэ ер нь нэг зүгээр анхны шатны мэдлэг өгч гэх юм уу. Ер нь яг юм хувцсан дээр явуулсан за B2B ч юм уу B2C ч яг чанартайг нь ер нь яаж ялах ёстой гэдгийг тэр нэг шинж тэмдгүүд юм үүднийг жоохон зөвлөгөө мэдээлэл өгөх л тэ. За хэвлэл түрүү хэлсэн шүү дээ нэг 7-8 төрлөөр хэвлэлдэг гэдэг. Яг Монголд нийтлэг хэрэгжилж байгаа DTF гэдэг айгүй амархан мөртлөө хэлбэрхэн дээр хэвлэлийг хэрэгжилж байна. Ер нь түрүү хэлсэн материал дээр тааруулж сонгох хэрэгтэй хэвлэлээ. Тэгэхээр нэгдүгээрт одоо чанартай гэдэг нөхцөлийн тул ер нь одоо нэг тухайн таны загвар 90 градус юм уу 60 градус юм яг тэрүүгээр л гарах хэрэгтэй. Энэ стандартыг манайх Монгол тогтоосон байхгүй. Манайхаг бизнес эхлэе явж хахад яг тэр 90 градус өнцгөр нь гардаг газар ганц ч байхгүйсэн. Зүгээр ингээд ойролцоо хийгээл ингээд жоохон мохооз ингээд бөмбисэн гэл нэг юм. Яг гоё хэлбэр өнцөг гарахгүй. Тэгээ манайх деталь дээр их анхаардаг гэсэн. Тэгж ажил бүх ажилчтай үйлдвэрдээ ерөнхийдөө манайх чанараараа байх хэрэгтэй, чанар танигдана гэл тэгсээр хагаад ерөнхийдөө одоо энэ стандартыг ер нь Монголд нэлээд тогтцсон. Сайн уу гэдгийг одоо нэг бас нэг юм өрөөсгөл бүх хэвлэл сайн. Зогсцсон материал дээрээ сайн байхгүй. Зөв. Тийм таарсан материал дээр. Ер нь зүгээр яг уу одоо компаниуд чинь ингээл нэг брэнд бүкийн бүрэлдэхүүн одоо хүрээнд ингээд товц мовц дээр хэвлэлт хийлэгдэх шүү дээ. Ер нь зүгээр яг тийм хийлэгч хавал юм анхаарах зүйлсгээд бас илүү юу зөвлөх үү? Брэнд бүк ингэж байгаа. Брэнд бүкийг хийхдээ нэг дизайнерууд нь эсвэл нэг брэнд бүк хийлгэж байгаа захиалагч нь айгуугой фантазаар айгуугой ингэ хийлгэсэн байдаг. Тэр компьютер дээр амар гоё харагдаад тийм. Компьютер дээр гоё харагддаг. Сэтгүүл дээр ч юм уу нэг яг нэг брэнд бүк яг хэвлээ гаргаад ирэх гоё байгааддаг. Тэгээ яг тэр шиг бүх хувцас бүтээгдэхүүн тийм болж байгааг үйл зарим нь болж ин ихтэй хувцснууд нь бүрэн болохгүй. Болдоггүй юм. Тэгээ яаж юм гэхээр шинэ ингээд дүүрэн ингээд хэвлэл хээлчихэж байгаа байхгүй. За хээлж болно. Тэгж ингэж хийлэхийн тулд нөгөө нэг хэвлүүдээс чинь саблимашн гэдэг хэвлэлээ бүтэн хэвлэлээр нэг хийлэхээр материал нь гологдчихно. Даавн дээр тэгж хийлэхээр зузаан болчихно. Эсвэл айгуугой брэнд бүк гаргачаад 20 компанийн ажил хариулаач юм уу. Хийх гэхээр яг нэг үйлдвэрлэлийн хэмжээнд хийх гэхээр тоо ширхэн цөөдөд байдаг. Тэгэд ингээ аюу хэцүү. Тэгээ яг ерөнхийдөө стандарт ерөөсөө ингээр нуруу гэж явчихад байгаа байхгүй. Тэгээ брэнд бүк гаргахтаа ч юм уу ямар нэгэн байдлаар яг хувцасных нь хэвлэлийн хүмүүстэй ч юм уу ингээд яаж ганц хоёр зөвлөгөө аваад их юм бол ингүүл гоё болно гэдэг. Тэг ингээд яаж үтсэн зарим брэнд бүкүүд хийх гээд хийж болдог. Үнэхээр гоё бол хийж болно хийлээ. Тэгэхээр үн өсчдөг байхгүй. Тэгэхээр хүнтэй ингээд авах байчдаг. Тэгэд газруудаас хитрхэн үн өсчлөө гэдээ авахаа боллоо гэдэг юм яг нэг талаар айгүй. Монгол гинтлийнхэн соёлын дэлгэрэнгүй юм шиг. Жишээ нь одоо юу гэдэг хорооллын дэлгүүр ч юм уу ямар нэгэн бодлооны төвдөөс нэг логотой янз бүрийн бодвол худалдаж авлаа. Гэхдээ за Adidas ч авсан ядээ за нэг 80,000-аар. Тэр Adidas. Тэгэхэд өөрийнх нь компани айгүй гоё Adidas-тай адилхан чанартай адилхан гоё хэвлэлтэй хувцастай хувцсыг авахад 80 дээр одоо үнэтэй байна гэж голоо зөхөд байж болохгүй ч өөрийнх нь брэнд өөрийн явж байгаа байхгүй. Тэр философиг айгүй хэрэгтэй. Тэгэхээр бол одоо өөрөөр хэлбэл анх нөө брэнд бүк хийгээд дизайн гаргахтаа бас нөгөө нэг ямар хэвлэл материал дээр ямар технологиор ямар хэвлэлт хийх үү гэдгийг бодох хэрэгтэй болоод шүү дээ тий. Манай нэг сапагла бодлын одоо лонх мохон дээр нөгөө нэг юунууд наадаг хаяг шошоо мошоо яадаг компаниуд ярьж ирсэн ингээд компаниуд маш өндөр зардал гаргаад аюу үнэтэй тийм брэнд бүк гэж ингээд компьютер дээр амар харагдтыг. Гэтэл яг ингээд одоо нэг усны савн дээр ингээд нөтөх гоё юм буулгах гэхээр нөө технологи нь таарахгүй гэдэг ч юм уу эсвэл материалын шаардлага хангахгүй. Тэгэл нөгөө хятад руу явах хэрэгтэй болдог ч гэдэг юм уу. Тимнүүд мэрэнсэн. Тэгэхээр бол
одоо бид нар ч их сэтгүүл дээр ч гэсэн яадаг байхгүй ингээл айгуу гоё дизайн мөрөлт гаргаад макет гаргангууд ингээд цаасан дээр одоо хэвлэлтэн дээр асуул гарах ч юм уу. Ерөнхийдөө бол нэг юм нийтлэг тийм юм одоо бэрхшээл байгаад байна. За тэгээд дараагийн асуулт нь одоо танай бизнес бол одоо миний ойлгож байгаагаар зүгээр нэг одоо юу гэдгийг подвол гэдэг тийм бичил бизнесээс арай өөр юм системтэй өгчих гээд нь шүү дээ. Ер нь яг тэгж хөгжүүлэх замд ямар сорилттой ялангуяа яг тэр хөрөнгө оруулалтын тэр гээд бэрхшээл туулсан тэр түүхээсээ бас яах юм ярил. Яхааргүй манайх сайдлахын бодлоос эхэлсэн байхгүй. 13-ны бодлоос эхэлж ирсэн. Тухай чинь нэг мөнгөдөө харуулж байгаа юм дэр байхгүй тий. Тэгтээ анханасаа ингээ харсан нэг бизнес болгож хөгжих түрээсээ ч би улс байгаа цагт, компани хүн байгаа цагт энэ талын бизнес хөгжиж байгаа юм чи хөгжүүлчих ёстой юм. Тэгээ ингээд том зургаар нь хараад одоо алсын хараа, эрхэм зорилго, зорилт, төсөл бичээд өөрөө ингээд бичээд ирэхээр ингээд төлгөө гаргаж байгаа. Тэнгүүд бид нар юутай байх хэвээр, хүний нөөц ямар байх хэвээр, яаж бэлдсэн байх хэвээр, агуулгын нөөц ямар байх хэвээр гэл ингээд юмуд ингээд угсраал эхлээл явж байгаа байхгүй. Тэгээ бодолоос эхэлсэн боловч яг бизнес болох процесс асуудал маш зөндөө. Хурдан явбал ганцаараа яв гэж яддаг шүү дээ. Яг тэр шиг хэрвээ би яг бизнес системээр нь хөгжүүлэхгүйгээр бичил бизнесээр эсвэл подолтой ч юм байгаль гэсэн бол одоо бүх борлуулалтын ашиг 100% өөрөө аваад хангалттай байх боломжтой. Захиалгуудыг уршаа гэж гэдэг юм нэх хүний нөөц. Тэнгүүд яг энийг Монголд яг энийг бизнес утгаар нь хөгжүүлэхээр нэг бүрэлдэхүүн эсвүүд нэг ихтэй болоод тэгэнгүүт одоо юу гэдэг дахиад зээлийн асуудал гарч ирнэ. Дахиад агуулгын нөөцийн асуудал гарч ирнэ. Тэгээд түрээс подолоос тэгээд Монголыг одоо юу гэдэг нэг салбар түүчээж бас эцэг байхгүй. Тэгээд ингээ асуудал гарч ирж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол анх бол энэ чинь нэг 20 сая төгрөгнөөс л гэсэн. Тий. Найзаасаа зэлсэн. 3 найзтайгаа нийлсэн. Тэгэд өөр хөрөнгө оруулалт одоо боллоо. Банкнаас тэр нөгөө 20 саяын эргэлтээ өсгсөөр байгаад одоо 400 гаруй сая төгрөгийн нөө агуулгын нөөцтэй. Тэгээд банкн дээр бас ингээл зээл аваад зээл тавиал ингээл гэсэн. Тэнгүү нэг банкн зээл тавихын тулд зээл авах шаардлага болтол баян байхад батлах хэрэгтэй гэдэг шиг үйл хөдлөх барьцаалах болол тэгээд эргүүлэл найзсахын үйл хөдлөлийг тавиал өөрөө үйл хөдлөх аваагүй байсан тэгэрч одоо тэгэл иймэрхүү байдлаар ингээл явсаар байгаа л одоо ингээд явж байгаа. Ер нь одоо яг хэд дахин тэлсэн бэ ажилчны яв тэгээд одоо борлуулалт явж гэдэг юм уу? Тэлсэн одоо жилийн борлуулалт нэг 2 тэрбум гараад явж байгаа. Тэгээд нийт ажилчдын гэр цогтойгоо нийлүүл нэг 40-од ажилтнтай байгаа. Яг үндсэн гэрэл шүү ST дизайн дээр болохоор 14 ажилтнтай байгаа. Ер нь зүгээр бас нэг зүйл сонирхож асуух нь яг энэ хувцсны хэвлэлт гэдэг энэ үйлчлэгээ маань одоо тэр тухайн брендийн одоо үн цэнийг бас яаж нэмж болох вэ те гой тийм одоо концепт санаа бүр анханаас нь хамтарч ажиллавал те одоо юу гэдэг. За манайх нэг ийм концепцоор брэнд бүк ийм гоё одоо санаа гаргах гад байна. Хувцс хэвлэлтээ зохицуулбал яаж одоо эхнээс нь явуулъя гэдэг юм уу? Эхнээс нь ингээд одоо зөвлөх маягаар гэх юм уу те яаж нэг гоё кул одоо яг хувцсан дээр харагдахад л үн чинь брэнд ийсэн юм уу гэдэг ч юм уу те. Тий. Яг энэ брэнд бүк бол юу болчихж байгаа шүү дээ. Байгууллагын брэнд бүк болчихж байгаа тий. Байгууллагууд энэ дээр хийхээс өмнө ер нь энэ удирдлагууд нь жоохон анхаарал хандуулах хэрэгтэй байгаа байхгүй. Яагаад тэгэхээр энэ чинь угаасаа л ингээд хөгжилтэй орнуудын одоо бизнес хөгжсөн орнуудын угаасаа соёлн болоод хөгжсөн байна. Шинэ ажилтны багцгаал дотор хувцснууд нь явж байдаг. Одоо энэ харьцангуй Монголд явж эхэлж байна. Том байгууллагууд үүш эхэлж байна. Тэгэнгүүт яагаад ярилцах хэвээр мэржлийн хүмүүстэй ярилцах ёстой юм бэ гэх маш олон үнцэг байгаа. Жишээ нь одоо юу гэдэг муу чанаргүй муу хэвлэл хийлгчээд байгууллагын хувцас өмсөө явж хахад нүүт нь хуураад унтсан салгуурсан иймэрхүү дефекттэй байвал одоо тэр компани нүүр царай шүү дээ. Нөгөө нүүр царай ингээд байхад л тэрийг дэрэн дээр алдчихж байгаа. Тэгээд брэнд бүк хийхдээ зөндөө мөнгө зараад ингээд загвар гарахад нүүт нь амьдрал дээрээ болохгүй байна. Тэнгүүд яг бид нартэй харьцаж байгаа компаниуд дээр асуудаг байхгүй юунд зориулж өмсөх гэж байгаа. Одоо эн чин байгууллагын хойнд зориулж брэнд бүк гаргаад тэрэндээ өмсөх гээд байгаа юм уу? Зүгээр л дүүрэн тутсан юм. Яг ямар ажлын мест хүмүүс өмсгөж байгаа гэж болоод материал сонгох хэрэгтэй, өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгээд дээр нь энэ хэвлэл байх хэрэгтэй, хэвлэл сонгох хэрэгтэй. Хэвлэл яагаад сонгож ийм гэхээр үргэлттэй ч юм уу иймэрхүү ажил байвал үргэлтэн дэсвэртэй хэвлэлийн сонгодог ч юм уу иймэрхүү байдлаар сонгох. Тэгээд энэ логотой дөрөв төвцөн төр компаниуд анхаарах басны шалтгаан компанийн одоо өөрсдийнх нь
урай лоозон үгнүүд явж байдаг. Өмсч явж байгаа бүх ажилчид нь үнгөө сурталчлан таниулж байдаг. Тэгэхээр гадна өөрсөнд нь даалдах сурд нэг компанийн үнд зүйл тэр урай лоозон сууж яадаг байхгүй. Байгууллагуудын зорилгоор нэгтгэн ямар ажлын местүүд гэдгийг нь ялгана. Ажлын местийн нэр нь тодорхой байлгана. Харилцаа үйлчлэгний байгууллагын чинь энэ ажилтны юм уу, менежер юм уу гэдгийг ялгана. Ийм тохиолдол зөндөө шүү дээ. Нэг жоохон сул компаниор орсон чинь нэг энгийн хувцастай хүн үйлчлэгчтэй харьцаад байгаа байхгүй юу? Яг хинтээ харьцаж байгаа үйлчлэгч мэдэхгүй. Тэнгүүд ингээд энэ байгууллагын тийм хувцастай тийм юм байна гэх нэг тодорхой байх жишээ нэ. Тийм яг ой болон давтал. Ер нь хувцсан дээр одоо за мэдээж лого байна. Тэгээд өрөө өгч юм уу байна шүү дээ тий. Ер нь яг зүгээр ямар элементүүд илүү гоё гэдэг. Яаж гоё тэрийг одоо баяж болох вэ? Та дүрэлээ гэдэг. Тэр компани тэр нэг юм философийн ус хүрэх гэдэг шүү дээ. Тий. Компани философи олон жилийн дараа хаана хүрэх гээд байгаа гэсэн тэр өрөө гүнтрүүд. Тэгээд өөрийнх нь нэг зарим компаниуд нэг юм маскот шиг нэг юм сүнслэг өөрсдийнх нь нэг юм байдаг та. Жишээ нь голбог нэг эртний нэг юм сүхт хэрэг марташлууд эрдэнэ сурахтай шүү дээ. Тиймэрхүү ч юм уу. Ер нь ингээд хөгжилтэй газруудын яг энэ хувцсны чигдэрэлтийг хараад юм бэл. Одоо энэ зүгээр нэг хаан банк ч гэдэг юм уу, мобукам ч гэдэг энийг хүмүүс амьдрал дээр байнгын өмсгүүд гадуур гэр бүлтэй яваад байхгүй. Тэгэхэд яг нэг юм философи шингээсэн гоё загвартай хувцсыг гэдэг гараараач нуруу ингэрээр ингээл байж болно ш. Тэр нь заавалчгүй шууд ингээл компанийн нэр нь баг том байх шаардлага байхгүй. Яг тэр философи шингээсэн гоё загвартай чөлөөт хувцс болцсон байгаа байхгүй юу? Ажлын дүрмт хувцснууд нь. Тэрийг чөлөөтэй өмснө, амьдралдаа ч өмснө, ажлаасаа гарсан ч тэр хүн хувцас аваад гардаг учраас гарсанд өмсөө явж байна. Гарсан ч өмсөөд илгээгдээд дуустал нь явна гэдэг нь тухайн компани философи нөгөө нэг өөрөө яг тэрийг үнгүү байнгын сурталчлаад явж яадаг гэдэг юм уу. Үн дээр айгу чухал. 90-ад он 2000-ад он чинь манайхан чинь ингээл янз янзын англи бичгтэй сарвчин малгаанд өдөр зөндөө өмсдөг байсан тийм. Өдөр тутмын хэрэглээл тэр шиг юм дээ. Тэгэхээр одоо энэ хувцас хэвлэл гэдэг нь бас нэг өөр нэг тийм сонирхолтой чиглэлтэй айгу гоё хосолж орж ирж байгаа нэг креатив салбар байгаа даа. За кино урлагч гэдэг юм одоо юу гэдэг креатив бүх салбар. Тэгэд энэ одоо юу гэдгийг ямар тийм гоё боломжууд вэ? За Солонгосын одоо кино урлаг бол энэ дээр аюулсан ажилтдаг гэж байна те. Энэ дээр яхан сонирхолж ярил. Тий. Юу мерчендайз хөө тий. Мерчендайз мерч гэдэг байгаа тий. Энд чинь бас л нэг брэнд бүтээгдэхүүн гэж байгаа юм л да. Тэгээд эн чинь мерч гэхээр илүү яг нэг чөлөөт бизнес тал руугаа мөнгө олох тал руу явчих. Мерчендайз болохоор дэлхийд айгүй гоё хөгжсөн байгаад ддэг. Бүр утгаар нь хөгжүүлээд бүр явж байгаа Солонгос байгаад. Солонгос яаж юм гэхээр нэг сериал кино ч юм нэг ингэт кино гарангууд кинон гараад дууслаа гэхэд энэ тэрнийх нь дэлгүүрэх новлоод худалдаа явж байдаг. Тэнгүү нэг кинон тоглож байсан хүмүүс нь хизээч нэг хувцас хоёр өөр кинон дээр бишээ хоёр өөр анги дээр өмсдөг байхгүй. Өмсөөл нэг анги дээр өмсөө дууслаа. Тэгэхэд л тэр анги дээр өмссөн хувцас гэдэг нэг гол дөрөх нь хувцас комро байж байдаг ч юм уу. Тэр нь айгүй хөгжсөн. Ер нь Солонгосын нэг бүх юмаа одоо урлагаараа дамжуул зарж байгаа газар байхгүй. Тэгэхэд Монгол урлагаар дамжуулаад одоо нэг энэ мерчендайз борлуулалтын бизнесийн зах зээлд хөгжиг байгаа. Хүмүүсэл хөгжих бүрэн боломжтой. Мерчендайз урлаг руугаа орж байгаа нь болохоор кино урлаг гэж төсөв явчихж байгаа. Дараа нь дуучид байна. Тэгээд одоо өөр бусад артистууд байна. За тэгээд иймэрхүү байна. Тэнгүүд одоо дуучид дээр жишээ нь тоглолт хийхдээ 50% ашиг авдаг бол тоглолтгүй жилийн тоглолтгүй үедээ ч юм уу амарч байгаа үед нь мерчендайз бүтээгдэхүүн ерөнхийдөө орлогын 50% байнга авчирч байдаг. Тогтмол. Тэгээ энэ аягүй чухал. Ингэхэд урлагийнхаа өөрсдөө итэвхтэй байнга тэрийг өмсдөх хэрэгтэй байна. Өөрийнхөө бүтээгдэхүүнийг. Монголын зарим дуучид ч гэдэг юм уу ерөнхийдөө л бас хөгжөөгүй үедээ хажидаас найгтай. Тэгэлж ярьцлага чинь кинонд байгаа хувцастайгаа тоглож чинь гэдэг юм уу. Тэнгүүд үнгүү сурчлага болоо авчдаг байхгүй. Тэгэж нь Монголын үндэсний бүх дээр шинэ одоо авраг авчаал маргааш нөгөөдөр нь зүгээр аддаас нэг уусгал явбал гэдэг чинь спорт руу орчиж байгаа байхгүй тийм. Тэгвэл хайрын сайхан өөрийн нэр хүнд гэдэг юм уу. Яг тэр чинь давхар ингээд бизнес болоод мөнгө олоо явчих хэвээр зүйл байхгүй. Энэ дэр одоо жишээ нь манай хоёр ах ингээд гэрээр дүр одоо нэг Кроми гэдэг хөвгөлдөө дүр байгаад штэ. За тэгээд нөгөө Black Mickey нөгөө дууч охтууд игээл их хувцс нэрээс тийм болцсон заяа. Тэгээд би бас боддог байхгүй ингээд ягаад ингээд гой гой Монголын тийм гоё үлгэрийн баатруудын дүр ч юм уу те эсвэл одоо тийм гой гой хүмүүсийн дүртэй тийм одоо хувцснууд
өөр зах зээл дээр ягаад борлуулж болдог мэдээж одоо Монгол соёл тэр Монгол юмыг сонирхдаг хүмүүс ч юм бол энэ зөндөл байгаа шүү дээ. Тэгэхээр ягаад ийм боломж байдаг юм бол ягаад бид нэр тэрийг илүү хэрэглэх гэдэг нэг тийм сонир бодол төрөөд идэг байхгүй. Тий. Яг энэ мерчендайз бизнес нь зөвхөн манайх хөгжүүлэх биш, урлагийнх нь хөгжүүлэх биш. Эсвэл ямар нэгэн тэр спортын баг тамирчид нь мерчендайз бүтээгдэхүүн гаргахад хөгжүүлэх биш. Энэ ер нь бүгдээр хамтдаа л хөгжүүлэх юм бэл. Одоо Монголд бас нэлээд орж иж байгаа сакс аягуулс гоё хөгжиж байна. Тэнгүү саксны багууд өөрсдөө мерчтэй болоод ч гэдэм ингээд эхлэнгүүд хажуу талд нь нийлүүлэгч мэрэгжлийн хүмүүс байх хэрэгтэй байхгүй. Тэгвэл газрууд өмнө яадаг гэсэн гэхээр ямар нэгэн менежер дээр хариуцлага өгчдөг нөгөөх нь яг мэрэгжлийн талаас харж чадахгүй учраас их руу ч юм уу хааны газар загчдаг. Тэгэл нөгөө нэг хуулга наац юм шиг юм авчраар наачдаг. Зураг тэр брэнд бук мерчендайзинг зураг хичнээн гоё гарч болно. Тэнгүүд яг хувцас болохтой мэрэгжлүүнд ярихгүй гоо. Тэ өмсөө явахд хэрэглээ байхгүй. Иймэрхүү байдлаар их алдаа гарч ирдэг. Тэгэхээр яагаад тэр урлагийнхны нэг тэр гоё гүгэлтийг монголчууд сайн өмсөхгүй гадагшаа өмсөхгүй гэхээр нэгдүгээр тэр урлаг нь нэг бүтээгдэхүүнээ сайн нэг гол дөрүүдээ ч юм уу тэрийг сайн зарж чадахгүй. Зарна гэдэг чинь бас мерчтэй холбогдоод адилхан зарж байгаа байхгүй. Түнсэл зөвхөн телевизээр зарах биш. Зөвхөн талбай дээр өөртөө хувцастай тоглосноор тэр одоо тэр багийнхаа нэрийг зарах биш байхгүй. Тэр чинь давхар бүгд явчих хэвээр. Энэ жоохон нэг юм өргөн далаацтай харчих юм бол багаараа л хөгжүүлэх хэвээр юм бэл. То манайх ч дангаар хөгжүүлж чадахгүй. Тэдний хөгжүүл сурчлах хүмүүс нь мерчендайз гаргах гэж байгаа бусад юм уу манайх араас нь хөгжүүлэлтийг хийх хүмүүс байх. Хүмүүс нь. Тэгээд дээр зүгээр яг хуу одоо жишээ нь ингээд яг зах зээл гэдэг талаас нь бол энэ нэр оюуны өмч гэдэг тийм нэг чухал механизм сайн ажиллахгүй байгаад байгаа шиг байна л да. Одоо жишээ зүгээр миний энгийн хэрэглэгчнүүдээр харахад за өвөр монголчууд Монгол одоо бөхчүүдэд дуртай, Монголын одоо нийтийн дууч дуртай тийм чинь нэг зах зээл байгаад байна шүү дээ. Тэн дээр хөрөх нөгөө нэг дүр зарах гэх төр ярьлаа. Тэр дөрүүдийг гоё ингээд зураад ч юм уу хөгжүүлээд ингээд тийм яг ингээд нөгөө нэг мерч хийхэд бэлэн болгоод оюуны өмч бүгдийг баталгаажуулаад өвөр Монголын зах зээл санал болгох төлөнд хэрэглэгчл байгаа юм санагдаад байхгүй юу гэнэ. Тэгээ энэ дээр яг ямар оролцогчид ямар механизм ажиллах хэрэгтэй гэдэг дээр ялангуяа тэр оюуны өмчийн хамгаалтыг манайд хийх боломж хэрэг байдгийг гэдэг тэр жаахан тодруулж ярил. Оюуны өмчийн хамгаалт хийх боломж байгаа. Гэхдээ байгаагаас илүү итгэлцэлтээр хийх юм. Манайх анхнаасаа нэг оюуны өмчийг ихтэй эдэлдэг, хүндэлдэг. Тэгээд тэр тал дээр угаасаа ач холбогдол өгдөг байхгүй. Тэгээд болсон явдлууд үүдээ манайд Ахмад хандлагатай хайцсан өргөн хандлага хөрчөөд хувцас бичүүлээ өөртөө хамтлагийн нэр бичүүлэхэд манай залуучууд хийж өгөөг. Тэг би ахан байна гэд бичлэгээ үзүүлээ. Зургаа үзүүлээ баталгаажуулж хийж. Тэрэн шиг тэгээд газрууд бол хийж л байдیں۔ Босод газрууд л хийж идэв. Оюуны өмч эзэмшиж байгаа хүмүүс нэгдүгээрт суулгаа Монголын хууль оюуны өмчийг хамгаалах араас нь хөгжөлт ажиллаж байгаа зүйл болохоор орхитой тийш магадгүй. Энийг яг өгөхөр үнэхээр яг найдвартай мэржлийн газар хандах юм бол тухайн газар оюуны өмч одоо задрахгүй байхгүй. Манайх зургийг ч хүртэл хийдэггүй байхгүй юу? Зөв. Тухайн зурагч адилхан оюуны өмч. Тэр зургийг аюулгүй өндөр багтаамжтай байх бол итгэдэг байхгүй юу? Тэр чинь мэдээж. Тэгвэл аюулгүй бага багтаамжтай бол интернетээс авцсан байлаа гэсэн үг ч тийм үү. Тиймэрхүү байдлаар. Тэгээд өвөр Монголын зах зээл рүү Монгол мерчүүд бол гарах бүрэн боломжтой байт юм лээ. Тэгээ өмнөөс өөр газруудтай уулзж явах бас тийм салтай бийсэн. Тэгээд Монголын хамтлаг дуучид кино урлагийнхан гарахаар давхар мерч нь гараад зарлах борлогдчих боломжтой. Ядаж нөгөө фэн клуб ч гэдэг юм. Ерөнхийдөө тодорхой хэмжээний худалдаа авахт байж идэг. Яг энэ гадаад руу мерч гарч чадвар манай хүү одоо түүчийг нь сайн явж байгаа шүү. Яаж энэ хөө мерч дээр нь хариуцсан тустай хүн байгаа байхгүй. Очоод худалдаа ингээд концерт тоглолт гадаад австралч гэдэг айлын газар хийхэд нэг юм тэр шиг юм авчрал ингээд дэлгээл юм зарчиж байгаа байхгүй. Тэрийг хариуцж байгаа юм байхгүй. Буцаад хураагаад аваа явж байгаа юм байхгүй. Тэгэхээр одоо яг ингэж нэг хүн зориулж гэдэг юм мэрэгжлийн хүмүүс нь хариуцуулах юм бол бүтээгдэхүүн зараад болоод боломжтой. Ер нь зүгээр бас ингээд эн чинь нөгөө бит бус хэлбэлүү шилжих гэдэг шүү дээ. Одоо ингээд хүн болгон цахимд амьдарч байгаа юм чи тий. Яг одоо юу гэдгийг тэр нэг одоо оюуны өмчийн гэрээ ч нүү, франчайзинг гэрээ ч нүү, эсвэл босоод ямар нэг гэрээ ингээд сайн дөрүүдээ өгжөөчлээ чинь бас сахимаарч гэсэн гадагшаа зах зээл гарах боломж бас байгаа гэж ойлгохтой зөв. Тий. Юу одоо ч нэг цахим их хөгжсөн байгаа болохоор
хинэгний одоо манай урчууд одоо зураач гэдэг юм уу тэгээд гой загварыг гаргахаас айд юм л. Гаргангууд интернет дээр хуулаад пак зөвшөөрдөг. Одоо өвөр Монголоор сарж яадаг Монголын зураачдын зөндөө зураг шүү дээ. 15 16 яа гэл шатлснаар зарж байгаа байхгүй. Чи ойн өмч алдцлаа байхгүй. Тэнгүүд тэгсэн мэт чинь чанар нь мэдээж бүрцэг аюу бүрцгэр байхгүй. Их үсрээс нь хөвлээг өч юм уу. Энэ шиг тэнгүүд юу гэдэг гой загварыг өөр нэг газар олихоор хийж ивэл оргийг нь хийх хэрэгтэй байхгүй. Тухайн уран бүтээлч нь өөрийн мерчийг гаргаж амжааг өгөхөд бүтээлийг нь мерч болгоод борлуулж байгаа байхгүй. Тэгэхээр албан ёсны газартай харьцаад албан ёсны одоо мэргэжлийн газартай харьцаад албан ёсны мерчийг гаргачих юм бол одоо ямар нэгэн байдлаар хүн дөөрөөгөө хийсэн ч гэсэндээ ойр хөлөх нь ялгаад ирэх байхгүй. Тэгээд тэгсний дараас нөгөө нэг олих ч юм уу копингуудаа заргалтахад бүрэн боломжтой байна. Иймэрхүү байна. Ер нь танах яг зүгээр одоо энгийн хэрэгжил болон бизнесүүдээс гадна яг янз бүрийн тийм уран бүтээлчдэр нь янз бүрийн хамтын ажиллагаа үзүүлж байгаа тийм байгаа юу? Байгаа байдаг. Уран бүтээлч зураач нартай бас байдаг. Тэгээд дуучид бол уусаа мерч энэ гаргадаг. Тэгээд гой мерчүүдийг гаргадаг. Яг тоглолтын дээр гаргадаг. Тоглолтын дараа байнгын худалдаа дээр нь гаргадаг. Арга хэмжээ ой дээр нь гаргадаг. Спортын багууд дээр гаргадаг. Гэт иймэрхүү байдлаар мерчлэр хамтаа ажиллах. Ер нь ингээд хараад байгаа. Мерч гэдэг чинь байгууллагуудын хувцас чигдэл, хувцсны эвлэл чинь явсаар хагаад ер нь мерч дээр очиж байгаа. Тэгээд одоо Монгол бас нэг хөгжөөгөө нэг юм байна. Хөгжчихөөс гэж хүсээд байдаг байхгүй. Гадны нэг мерч чинь их сургуулиуд бүгд мерч гэдэг. Тий. Одоо мөс чинь их хөрччих дэлгүүр мэлгүрт болоод байна шүү дээ. Тэгээд мөс нэг удаа хөгжөөд буцаж унаад дахиад одоо дахиад нэг шинээр брэнд бүх гаргаад хөгжөөд одоо явж байна. Гэхдээ яг миний харж байгаа бол яг бүрэн утгаараа мерч дахиад жоохон дутуул байгаа гэх шиг. Тэгэхээр гадны сургуулиуд дотор Оксфорд гэдэг юм уу тэд нар чинь бүрэн дэлхийд брэнд болсон. Тэр холихоор исэн ч хөө авч өмсөж байгаа байхгүй. Оксфорд гэдэг юм. Харвард гэл ингээл тий. Тэгээ сургуулийн хажууд бүр мерч дэлгүүртээ тэрийг нь байнгын тасалдахгүй онлайн худалдаа өгсөн байж байдаг. Яг энэтэй адилхан олон улсын том компаниуд хажуудалд бас мерчтэй байдаг байхгүй. Tesla гэхэд Tesla вебсайт руу орчихсондээ Tesla-гийн хувцас байгаа шопинг accessory гэсэн. Хамтлаг дуучдууд 50 Cent, M&M гэдэг бүгд адилхан юм байна. Компаниуд Boeing энэ төр хүртэл бүр ингээд мерч шоптой байж байдаг. Тэгэхэд байгууллагууд ч юм уу эдгээр мерч шоп хийхдээ хувц үйлдвэрлэж хийх гэсэн үг биш байхгүй юу? Тэр чинь зөвхөн компани брэнд нэрэл мерч болгож байгаа болохоор. Тэгэхээр одоо гадуур нийтлэг байдаг лого хувцсны брэндүүд байдаг. Тэрийг ингээд шашхоос нүртэл аваагүй зүгээр л Boeing гэсэн брэнд л хуулийн манай албаст мерч гаргаж чинь ерөөсөө манай бүтээгдэхүүн биш гэсэн үг биш байхгүй юу? Тэдний Boeing-ийн бүтээгдэхүүн мөн. Нэмшгүй. За, ер нь яг цаашдаа өөрийн чинь бас одоо бизнесменийн хувьд бас амбицаг юу вэ? Налсын хараа юу вэ те? Ер нь зах зээл бол мэдээж цаашаа тэлэх бол боломж байгаа гэж хараад байгаа шүү дээ. Тэр талаараа болцвол. Тэгээ. Түрүү хэлсэн шиг яг энэ мерч гэдэг юмыг Монгол руу хөгжиж эхэлж байгаа. Тэгээд одоо ч маань лед мерч гэдэг энэ дэр нэлээд гарчсан. Тэг хаанаас юу нийлүүлэх вэ хамгийн чанартай гэдэг юм одоо олцсон учраас энэ тал дээр жоохон төлөхөө ажиллаж байгаа. Тэгээд дээрэс нь гадна бас энэ логогүй хувцас яг ингээд дээр нь лого хэвлээд нийлүүлдэг энэ хувцсны олон брэндүүд гэдэг нь л олуулсан. Тэгээд логогүй хувцсны зах зээл өөрөө жижиг юм биш. Том брэндүүд өөрсдөө хүртэл компанийн нэг Adidas, Nike жижигхэн болонд нь тавьсан хувцас жижигхэн байдаг байхгүй. Эдгээр чинь логогүй хувцсны яг энэ тусдаа салбар руугаа ингээд фэшнгаас илүү тэр салбар руу орж идэг байхгүй. Маш олон брэндүүд явж байдаг. Тэгээд эргүүлээд Монгол дээр манайх болоод тэр Гялданыг авчирч гин Солонгосоос Английн брэндийг авчирч гин Хятадаас эдний брэнд авчирч гин. Тэглээ ч гэсэн Монгол хүний бид яг ингэж таарцсан, том таарцсан нэг юм цогцсон байхгүй байхгүй. Тэгээ бид нэг монголчин нэг зарсмаар Европ хэсвэрийн дунд бас нэг юм жоохон өрөмс талтай. Тэгэхээр бид нар яг Монгол хүндэд таарсан өмсгөлтэй нэг юм таатай тийм лого хувцсны брэнд үүсгээд явж байгаа. Тэгээд энэтэй холбогдлолтой манайх Гуанчжууд үйлдвэр байгуулсан. Тийм Жанна гэдэг нэг сайн дизайнер байгаа. Шанхайд
Яг хувцас дизайнераар, мэргэжлийн дизайнераар магистр төгссөн. Жана Урлангийн дизайнер Жана гэдэг. Тэрнтэй хамтраад Гуанжуугийн материалын захын яг төвд нь тэгээд үйлдвэр байгуулсан. Нийлүүлдэхин сүлжээ намайг ойртож ицсэн шүү дээ. Тийм. Тийч чинь сая хувцсны материал واخхгүй. Монголд хайгаад болохгүй хувцсны материалууд сая байна. Тэгээд яг энэ материалыг ийм өнгөтэй авъя гэд өнгөний код байх юм бол яг тэр өнгөөр гарч өгөх газарнаас тэнцээ байна. Инхээр төвшө түүхийд цахилгаан юутэй ингээл жижиг аксессуарууд гэдэг юм уу. Илүү яг брендийн үнцийг оруулах яг бүх юм тэнцээ байгаа учраас тэнцээ гэсэн. Ер нь хувцсны чиглэлийн бизнесүүд одоо энэчний одоо эдээгээ концепц өгжүүлчихэд оюуны хамгаалалт хийчихэд үйлдвэрлэл худалдаагүй шал ур зах зээлд хийдэг нэг тийм рүү явах гэдэг нэг. Тэ ер нь тэр ер нь хамгийн зөв сонголт доо. Одоо бидний өмсөж байгаа бүх хувцсны бүх түүхийд материал Монгол биш байхгүй юу? Утас нь хүртэл гаднаас, зүүн хүртэл гаднаас одоо ойж байгаа үйлчлэл Монгол хүний хөдөлмөр байгаа байхгүй юу? Тоног төхөөрөмж нь хүртэл гадаад. Тэгээд Made in Mongolia гэхээс илүү бодлож. За яг Made in Mongolia. Манайч одоо Made in Mongolia гэмээр байхгүй. Магадгүй ажилтнтай. Сүнхтлөө энчээ бас хийж байна. Загварчлаа хийж байна. Тэгээд ерөөхдөө энэ Made in Mongolia гэхээс илүү ер нь ингэ дэлхийн ингэ даяаршаад одоо заавчгүй тухайн газар үйлдвэрсэн болохоор тэднийх биш шүү дээ. iPhone хаанах юм. Хятад утас юм уу? Чин Америк брэнд шүү дээ. Яг энэтэй адилхан Tesla хятад үйлдвэрлэж ялгаа. Тэглэг нөгөө Tesla хятад үйлдвэрлэх юм шүү дээ. Яг энэ брэнд эзэмсэж байгаа, патент эзэмсэж байгаа яг энэ хүмүүс нь өөрсдөө Монгол хүмүүс байгаад үйлдвэрлэх бол ялгаа байхгүй. Гэхдээ хятад одоо хаасаагүй хятад хүмүүсээр үйлдвэрлүүлэл Made in Mongolia, Монгол дизайн, манайх компани гэх нэг өгөхгүй би чинь дизайн Монгол хүн байна. Одоо ажиллаж байгаа Гуанжууд ажиллаж байгаа манай багийнхан тэнцээ очсон ангирцсан яг ингээд амьдраад ажиллаж байна. Яг үнэхээр их масс захиалга үнэхээр чамийн юм их ч юм. Энэ тохиол угаасаа л авч байгаа. Тэгээ ч угаасаа одоо Монголын том компаниудын хувцс нийлүүлэлтийн үндсэн шаардлаган дээр бас чухал шаардлага нь Монголд үйлдвэргүй байх гэсэн байгаа байхгүй юу? Хятадд Солонгост эсвэл Туркч гэдэг юм уу сайн үйлдвэртэй харилцаа холбоотой байх гэж байгаа байхгүй юу? Энэ бас зөв шүү дээ одоо. Тэгээд Монгол нэг ажил хүчний зардал өндөр байлаа. Тээвэр логистикийн асуудал байна гэдэг ч юм уу зөндөө асуудал. Нэг газар үйлдвэрснээрээ биш. Тухайн брендингийг оюун өмчөөр эзэмших нь чухал. Яг энэтэй адилхан тэр гадны нэг рэпер дуучдын төрөөс өөр нь дандаа брэнд эрхэлж яадаг байхгүй. Дандаа тишорт. Тэд нар өөрсдөө хувцас үйлдвэрлэдэггүй. Одоо Нью-Йоркт нэг Fashion District гэдэг байгаа байхгүй юу? Fashion гудамж. Тэр Гуанжун төрөлжсөн байдаг байхгүй. Тэнгүүд энэгээр яаж нэхэр төр гудамжаар явж байгаа материалаа сонгочих. За 3-ын цагтай юм уу, 4-ын цагтай юм уу гэд. За ийм загвараар хийлгэе сонгочих. Тэгээд тэнцэн шууд оюулаад логог ингэж хийлгэгээл логоныхоо загварыг тийч загварыг гаргадаг юм байна. Хийлгэж. Тэгээ ямар хэлбэрээр хийлгэхийгээд хэвлээ том жижиг зузаан хөөх юм хөөхгүй юм уу, хоёх юм уу гэл ингэчлээ. Энд чинь ийм жижигхэн чимэглэл хийгээл. Ингээл тэгэл таг маг арсмарын шошгоомш нэгээл өөрийн брэндээ гаргачих жоох байхгүй. Ерөнхийдөө өөрийн брэнд үүсгэх гэдэг нь тийм хэцүү ажил бол биш байхгүй. Тухайн тэрийг үүсгэж байгаа хүнийх нь нөгөө нэг одоо харах үнцэг философи л. Тэгэхээр Монгол хитрхээ яг өөрөө л хийсэн бол өөрөө юм болохгүй л унаа ч Монгол биш байна гэх гээд сэтгэлгээний нээлтийн асуудал байгаа юм. Одоо солонгосчууд чинь Made in Korea, Invented in Korea гэдэг нэг яриа гаргацсан шүү дээ. Солонгостэй зохион бүтээгдсэн тэгтээ бол хаана хийх нь хамаагүй. Тийм. Тэр бол нөгөө өртөг зардал хараал ийш тийш яваал явчих. Тийм. Ерөөс яг энэ байхгүй. Японоос одоо бас тийм шүү дээ. Хятадаас маш их бараа очтой. Ихтэй стандартаа Хятадд захиалга өгөхдөө стандартаа Японыхын стандартаараа өндөр стандартаар тавьж байгаа. Тэгэхээр л тусдаа юм гарчиж байгаа байхгүй. За яг мерч одоо нөгөө нэг брэнд бүхт холбоотой зүгээр одоо спортын салбар ч юм уу бусад салбар дээр байгаа тийм гоё зарим жишээнүүдээс ярил. За мерч төр яг байгууллага өөрийн түрүү ярьсан нэг философи шингээдэг. Спортын ч гэдэг юм уу ингээ нэг мерч гаргалаа. Энэ дэр гоё жишээнүүд байна шүү дээ. Тухайн одоо брендийг үүсгэж байгаа газар нь өөртөө брендийг онцгой ойлгохын тулд нэг юм өрөө, үг, лозун 5-10 жилийн дараах тэр хувцсыг өмснөөрөө нэг юм мэдрэмж авах, мэдрэмжийг нэг юм философор шингээж тэгвэл энийг гоё том жишээд Just Do It гэдэг Nike жишээ байхгүй.
Тэгвэл just do it гэдэг маркетинг баг нь ингээд гоё философи болоод маркетинг сурталчилгаа хийгээд явчихж байгаа. Ингээл телевиз, радио ингээл нэвтрүүлэг гэл явчлаа. Энийн араас айгүй мөнгө зарж явсныхын араас байнгын мөнгө зарахгүйгээр энэ философиг цаашаа түрээд үргэлжлүүлээд аваа явж байгаа санаа хувцсан дээр хэвлэлт, хувцсны загвар авах. Тэнгүүд just do it гэсэн хувцас маш их зарагддаг бүр. Бараг Nike-ийн фотографийн нийт борлуулалтын хамгийн ихэнх дээр эзэлдэг. Тэгэд тэр хувцсыг өмссөн хүн тэр нь телевизээр just do it, FM-ээр just do it хэлээгүй байхад хүртэл бэлтгэлээ гээд гадуур өглөө өдөр орой гэр бүлийнхэнтэйгээ хааж өмсөө явж хат тэр философи өмсөж just do it нэр би шууд хийх хэрэгтэй юм гэж гэдэг юм уу. Тухайн компани философиг тэр чигээр аваад байгаа. Иймэрхүү юм гоё жишээ. Тэгэхээр одоо Монголчсанд гоё компаниуд өөрсдөө философиг шингээгээд явбал тэр маркетингийн том зардлын араас үргэлжлүүлээд хувцс илэн илэгдэж дуустал аваа явж байгаа юм хүч байгаа. Тэгээ чин улс төрийнх нь өөрсдөө илэрхийлэх, спортын дамжтай өөрөөр илэрхийлэх. Леброн бас энэ дээр айгу мундаг ажилдаг. Одоо Степен Короос ажилдаг. Чин халаалтан дээр ямар ч ярьцлах шаардлага байхгүйгээр, Twitter бичих шаардлага байхгүйгээр зүгээр халаалтан дээр Black Lives Matter гэж өөрийнхөө гэдэг юм уу ямар нэг юм өөрөө нэг юм философи шингээс нэг юм хэлэх гээд байгаагаа хүүхдээ фотолог өмсөл халаалтан дээр халаалтаа хийгээл тэмцээнд ороод гараад ирэхдээ тэр нь түгж байгаа байхгүй. Нэг иймэрхүү байдлаар хөгжсөн байдаг. Тэгээд бас гоё фактууд гэвэл одоо Супермен хувцас ингээл тайлсан чи Суперменийн лого нь байхгүй бол хин ч хараад Супермен шилэхгүй байхгүй юу? Юун дээр хувцсны эмнэлэг лого загвар дээр л байгаа байхгүй юу? Тэгэхээр бүх брэнд, бүх хувцас, бүх юм ямар нэгэн байдлаар лого, брендинг нь байдаг баг. Тэгжээж тэр ялгана. Одоо 3 хар хувцас, хуур подолк байлаа. 3 хар даун подолк. Аль нь ямар брэнд их гэдгийг хин ялгах. Ерөөсөө хувцсан дээр хэвлэл загвараар л ялгаж байгаа байхгүй. Хин ч харсан Nike вэ? Nike л элвүүл гин. Тэргээр л ялгарна. Гагцуу тэр нь оройгүй хөлхүүд нөгөө нэг хуурж ундаг муу хэвлэлээр хийсэн байх уу үгүй юу? Эсвэл айгүй гоё чамингаар хийсэн байх уу гэдгээр л ялгарч байгаа байхгүй юу? Ингэж ойлгож. Тэгээд компани дөрөв хувцсан дээр бас нэг юм байгаа. Компани дөрөв хувцас яагаад өмсөх ёстой гэхээр одоо жишээ нь эмчийнхээ хувцсыг өмсөхөөр, халаад өмсөхөөр шинжлэх ухаанд юмд хандахтай шинжлэх ухаанч байдлаар ханддаг. Тэгэнгүүт одоо өөрийгөө илүү яг эмчийн мэрэгжлийн байх хэрэгтэй шүү дээ. Яг тэгэж хандж. Тэгэнгүүт тэр хувцсыг эмчийн хувцс өмссөн хүнээр өөрчлөж байгаа өвчтөн итгэл нь эмчид итгэл нь маш өндөрсөж байдаг. Та энэ имийг уугаараа энэ идэх шүү. Ууд идэх юм гэж философи үлээж авч ингэж идэг. Тэгвэл хин нэг нь одоо чөлөө хувцалтайгаар 80 мянгаар идэгнэ гэдэг ингэх юм бол хэцүү байхгүй юу? Энэ шиг байгууллагын бүх ажил дөрөв хувцаар жигдэрхээр яг нэг юм үйлчлүүлэгч талтай, харилцагч талтай би бүх талтай ингээд айгуу. Тэр коммуникейшнийг илүү хялбар зэгцтэй болгож. Тийм, хялбар. Яг тэр яг гоё онч хэллээ шүү. Коммуникейшнийг хялбар болгож байгаа байхгүй тийм. Бүх талын харилцааг тодорхой хялбархан болгож байгаа. Иймэрхүү гоё жишээнүүд байдаг. За хувцс хэвлэл гэдэг сонирхолтой зах зээлийн талаар нэлээ ярилцлаа тийм ээ. Тэгээд подкаст бас өндөрлөе гэж бодож байна. Тэгээд танай нэг хамтарч ажиллагаа байгууллагуудын ингээд юу харсан чинь нэлээд их олон том компаниуд харагчлаа. Ерхэдээ за эднийх чинь дотоодын зах зээл ханах тийшээ болж байгаа юм байна. Тэгээд тэгтээ ер нь зүгээр яг сонирхож байгаа хамтарч ажиллах хэрэг сонирхож байгаа хүмүүс байл тийм үзэх сонсогчдын дунд бас танахтай яаж холбогдох юм те танах чинь бас тодорхой цэвүүд дээр байгаад тах шиг байна те. Тэр деталь мэдээлэл өгөөд хоёлаа тэгээд подкастаа өндөрлөе гэж бодож байна. Гэрэл цох гэдэг салбарууд байгаа. Түрээсээ ийм мартын салбаруудаар тэгээд их дэлгүүр хүмүүн мол аренад байгаа. Төв салбарлах төвцөнгөл төрөлд нэвдэг. Тэгээд түр Монголын зах зээл ханах гэж байна гэсэн. Яг нэг мерчендайз гэдгээр хөгжижүүл ер нь бол ханах болоог. Энэ зах зээл дөнгөж хөгжиж эхэлж байгаа. Урлаг, спортын, од тамирчид, спортын баг, их сургуулиуд, жишээ нь хөдөө аж ахуйн сургуулийн мерч байхгүй байна. Тэгээд спорт сургуулиуд, тэгээд компаниуд, жишээ нь Мятын мерч байхгүй байна. Жишээ нь бусад том MCC-ийн мерч байхгүй байна. Чөлөөт ангилтар өмсөө явах юм уу тий. Иймэрхүү байдлаар мерч бол яг хандсан юм шиг биш. Одоо дөнгөж Монголд цэцгэлж эхэлж байгаа. Тэрийн талтай сонирхож байгаа ч юм уу нэг хүмүүс бол бид нар бол нээлттэй. Яг энэ тал дээр мах нийлүүлэгч талтай маш олон туршлагатай. Дээрээс нь гадна Гуанжу руу яг ингээд үйлдвэр нээсэн зорилго төр Монголоос бараа бүтээгдэхүүн гадагшаахад асар хүнд. Тий. Асар хүнд. Тэгэнгүүт Гуанчууд одоо үйлдвэр байгуулснараа бид нэр дэлхийг тарцсан байгаа монголчуудад Монгол мерч, Монгол бүтээгдэхүүнийг Монгол дизайнерын яг юм
манай брэнд бүтээгдэхүүний чинь юм. Ямар нэгэн компани мэрч гэж юм. Хүрхэхэд хурдан, маш хурдан. Тэгээд өртөг баг. Гуанчжуугаас би бас тээвэр логистикийг судалсан. Гуанчжуус хаашаа гэж дэлхийн бүх улсууд руу онгоцоор газраар хямдхан хурдан айгүй хурдан тээвэрлэж байна. Тэгээд тэрхээр дэлхийд тарцсан байгаа монголчуудад Монголын ямар нэгэн гоё урлагийн ч юм уу эсвэл одоо нэг юм хамтлаг байлаа жишээ. За хамтлаг байлаа дэлхийд тойроо аялал явлаа. Жишээ нь харанган хурд юм уу Австрали очиж тоглолоо. Мерч нь очимоор байхгүй. Тэгэхэд бидэртэй харьцсан байх бол бид нар мерч баталчлаа үнэхээр чанартай байлаа. Очих өдрийг нь бид нар товлоо мэдчлээ. Хинд өгөхийг нь хаяг нь манад өгсөн байлаа. Манад тийш үргэл өгсөн байх. Тэгэл болоо. Өөртөө явж ин мерчүүд нь очих газараа цөөх хэмжээгээр ингээл очиод явж байна. Иймэрхүү байдлаар тэгээд өшөө бас Гуанчжууд хийсэн шалтгаан маш олон давдлаа нэг нь энэ чинь юу юм бэ? Африк тэр чигээр хятад судалтай авалт хийдэг. Гэхдээ яг нэг юм элви гүч юм үчээл иймэрхүү нэг брэнд ч гэдэг байгаа байхгүй. Тэгээ би нэг юм загвар хийсэн явжсан байхгүй. Тэгээд яг харуудын худалдааны төвөр явж байгаа байхгүй Гуанчжууд. Тэс чи гудамж зөрөөд өнгөрч байгаа нэг Африк хар нөхөр. Хөөе зогсоосны чиний над подолк гэж худалдаж авъя гэдэг. Зөрөх. Тэгээд би нэг өөрөө хийсэн чи 5,000 ширхэг авъя гэдэг. Цүнхнээсээ $100 гаргаж байгаа байхгүй. Би ч өөрчлөгөө өгч гэж байгаа. Гүй тэгээд 5,000 захиалга би Монголд хэзээ ч авч байгаагүй 5,000 ширхэг. Тэгээ ганцхан загвараас 5,000-ыг авч байгаа. Би Монголч гэсэн би бол Монголоос авъя гэж байгаа байхгүй наа загвар гэж. Тэгэхээр ч одоо зүгээр загвараа л өрсөлдөж байгаа. Тэгэд үгүй Монголоос харахад хэцүү юм боломж байх байх. Тухайд би хятадтай үйлдвэр нэгэчгүй нээнэс нь дотоогүй яг ингээл Гуанчжууд өвчсөн. Тэгэд гүчтэй нэр энчээ би байсан бол энийг би хийж чадна хятад өстой асуудал байхгүй хийлгэн. Бүр тэр тусмаа бүр нийтэн 100 тэр түншүүдээ байна хятадын. Тэгэж бодоод байсан чинь яг тэр тохиолдол дахиад өөр өдөр болсон. Шал өөр Африк нөхөр хар нөхөр таарлаж чи над товцоо хаан савс наадах ч аавь гэдэг гэж байгаа. Содон харагдсан байд. Тэгэхээр хятад зах зээлээс Африкийн зах зээл рүү ч юм нийлүүлэлт их боломж байд юм бил. Байх юм билээ. За ингээд хоёлаа подкаст өндөрлөе. Бизнесмен подкастыг үзэх сонсогч та бүхэн YouTube channel-ыг дагаж дэмжээрэй, лайк, шеэр, комент бас дэмжээрэй гэж хүсэх байна. За ингээд маа зочноор стандарт тонмол компани үүсгэн байгуулагч, за бас гэрэл зох компани үүсгэн байгуулагч Эрдэнэ тулга оролцсон. За тэгээд өмнөх манай сэтгүүлийн дугаарууд бас орсон байгаа. Тэндээс бас илүү одоо зэгцтэй мэдээлэл авах байхаа гэж бодож байна. Ингээд өөр чинь ажиллаж амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.